Явган замын төлөвлөлт. За. Явган замыг төлөвлөхдөө тухайн явган замын зорчих хэсэг маань бол тэрэгцтэй хүн болоод 2 хүн болон харааны бэрхшээлтэй хүн хоорондоо зөрөхөд ямар нэгэн саадгүй байдлаар өргөнөөр төлөвлөгдсөн байх шаардлагатай байдаг. Явган замын зорчих хэсгийн өргөн бол 150 см-ээс багагүй өргөнтэйгээр төлөвлөгдсөн байх шаардлагатай байдаг. Явган замын хүчлэлтийн материалыг бол асфальт бетон болоо цемент бетон хатан гэх мэтчлэн олон төрлийн материалаар төлөвлөж болно. Гэхдээ хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол тухайн явган замын гадаргуу тэгш байдлыг маш сайн хангасан байх шаардлагатай байдаг. За ихэвчлэн бас манай улсад ажиллаад байдаг зүйл нь нөгөө эко хавтан буюу нүхт хавтан мөн чулуун зам зэргээр төлөвлөгдсөн байдаг нь энэ их тэрэгцтэй буюу тулгуур эртний бэрхшээлтэй хүмүүс зорчход илүү төвөгтэй хүндрэл үүсгдэг байгаа. Харааны бэрхшээлтэй хүнд зориулж явган зам дээр хөтөч хавтанг төлөвлөх шаардлагатай байдаг. За хөтөч хавтан маань дотор 2 төрөл байдаг. Чиглүүлэгч хавтан мөн тухайн харааны бэрхшээлтэй хүнийг зогсохыг анхааруулсан товруут болон эргэлтийн өөрчлөлтөж байгааг анхааруулах товруут хавтан зэргээр төлөвлөдөг. Хөтөч хавтангийн маань өргөн болол стандартынхаа дагуу 30 см-аас багагүй байх шаардлагатай байдаг. Хөтөч хавтангийн маань хоёр талд 30 см-аас багагүй хэмжээтэй ямар нэгэн иржиргүй тэгш гадаргүй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ юун зориулттай юм бэ гэхээр харааны бэрхшээлтэй хүн маань таягны даялалт нь тухайн чиглүүлэгч хөтөч хавтангаа алдахгүй тулд тэгж бас тусгаарлаж өгдөг, эмзээр хийж өгдөг байгаа. За явган зам дээр мэдээж хэрэг нэлээдгүй анхаарах ёстой зүйл нь бол явган замын эхлэл болон төгсгөл хэсэгт бол явган замыг налуулж өгдөг байгаа. Энэхүү налууг бол өмнөх хичээлдээ заасантай адилхан томьёогоор тооцоолж налуугийн уртыг тодорхойлж болдгоо. Тэгээд стандартаар юу заасан байд юм бэ гэхээр налуугийн маань өргөн бол 122 см-аас багагүй өргөнтэйгээр төлөвлөгдсөн байх шаардлагатай. За мөн налуугийн утга бол 1/12 буюу 8%-аас багагүй байдлаар төлөвлөлтөл илүү тохиромжтой байдаг байна. Гарц болон явган замын налуу дээр харааны бэрхшээлтэй хүнд зориулж анхааруулах товруут хавтан төлөвлөх шаардлагатай. За энэхүү товруут хавтангийн маань өргөн бол хамгийн багадаа 61 см-аас багагүй өргөнөөр төлөвлөх шаардлагатай байдаг.